Би зөвшөөрөл зөвлөө тийм биш үү? Гүгний хүчээр хариулж дээ. Бүх юм ээжтэй чи ихнийг хариулцгаа. Юусоо бичлэгийг мартаад ээжтэйгээ л ярилцж байгаа юм шиг байсан чинь. Тэгвэл тэр хэсийг асууч. За тийм. Сайн бацхан уу, Акан байна. За ингээд өнөөдрийнхөө бичлэгээр би охиноо оруулж байна. Өмнө нь ерөөсөө энэ асуултуудыг би охиноосаа асууж байгаагүй. Анх удаа охиноосаа асуух чинь тэгээд юу гэж хариулах нь вэ? Харцгаая. Миний охиороо танилцуулчих юм юм. Би намаас хандрадаг. Би 5 настай. 100 миний төсөөдрөөс нь би 6 настайс нь 100 миний бас сургууль эхэлнэ. Най. Мундаг шүү. За энэ жилд хоёлаа. Эдгээр ингэж орж тийм жил тийм. За хэрвээ штий чиний бамбарууш чинь аймаг ороод ярьж чаддаг болчих юм бол юу гэж хэлнэ гэж бодож байна? Одоо чиний бамбарууш чинь ярьж чаддаг бол чамд юу гэж хэлэх бол? Шууд бодол гарч ирсэн юм аа шууд хэлээ. Сайн сондрыг хаваа. Сайн сондрог юм бол. Яг. Тэгэхээр заримдаа бомб шаарлахгүй шүү. Тэгэхээр бомб шаарлах гэж үздэг байна. Тэгэхээр заримдаа бомб шаарлах битгштэй байж төвцөн бата. Тийм. Тэгвэл сайн сондрог гэсэн юм. Намаа битгш дээрээ гэж хэлэх юм бол. Юу чамайг хамгийн их ингэ баярлалдаг вэ? Мам бид садартай там болоод гоё мангаваад гоё дэмах төстэй. Это намын нэсэгдээс ээж минь. Тийм үү, ээж нь яасан гэдэг охин. Тэгвэл цаг гарах юм үнэхээр гоё байдаг. Охиндоо цаг гарах нь гоё гэдэг. Тэгээд би тэнтэй үнэхээр зааж явуулдаг. За баярлалаа миний охин. Миний охин хүмүүс туслах тууштай юу? Тууштай. Хүмүүст ингэ туслахаар чамд ямар мэдрэмж өгдөг? Яагаад чи хүмүүс туслах тууштай вэ? Яг үл би гэрэн зэвлэг тууштай. Хүмүүс өгөнд орох тууштай. Зарим туслах гэхэндээ би зарим дуучлахгүй тууштай. Гэхдээ хүмүүст ингэ туслахаар чамд ямар мэдрэмж өгдөг юм бэ? Яа, би бол гонхтой хүмүүс туслангууд зинхэнэ сэтгэл маань голдгоо. Оо юм. За. Хэрвээ штэ одоо ингээл төрсөн өдөр, шинж, цагаан сар гэл амар олон баярын өдөр идэв штэ. Хэрвээ чамайг нэг баярын өдрийг байгуул гэх юм бол чи ямар баяр хийх вэ? Ямар баяр зохион бүтээх вэ? Төсөөдөр Бэд штэ. Төсөөдөр гэдэг баяр бэд штэ. Ерөөсөө энэ хороо дээр байхгүй. Тэгээд тийм баярыг хийх юм бол ямар баяр юм? сая. Саа гэдэг баяр. За тэр баяраар юу хийдэг? Сая чи бас гол цогц боломж ба. Гой чимдүүд хэрэгтэй. Тэмээ чимдүүд хэрэгтэй. Болон сая гэнээр зүрхс хэдээс хот гээд гой зүйлээ за. Тэгвэл саа гэдэг баяр чинь гой чимэглэлийн баяр юм шүү. Саа гэдэг баяр болохоор хүн болго ингээд гэрээ гой чим саагаар однуудаа чимэглэх хэрэгтэй. Тэгтээ хоньны гой тэндэр хамт уулзаж 10 мил явдаг. За. Тэр чигт гой баяр болох юм байна тийм. Чигт гой сэтгэсэн юм шүү. За тэгвэл дараагийн асуулт нь хэрвээ штэ гэртээ чамааг ингээ нэг дүрм зохио гэх юм бол ямар дүрм зохио? Ямар дүрм бэ? Энэ гэрт ингээд хоёулаа ингээд хийдэг тийм дүрм. Тийм дүрм зохиог бол ямар дүрм зохио? Хамт дүрм нэстэй хийж болох юм. За болохгүй нэг зүйл хийж болдог нэг зүйл гэдэг чи тийм дүрм зохиовол тэгээд ээж нь тэр чинь дандаа биелүүлнэ. Чиний тэр дүрмийг чи дандаа таана гэвэл чи ямар дүрм зохион байгуулах вэ? Хийж болох дүрм. Хамт дуу тавьж хамт гоё бүжиглэх. За дуу тавьж бүжиглдэг байх. За хийж болохгүй дүрм нь ээж хийж болохгүй дүрм.
Зинхгүй. Зимэн дэрэг гаргаж байна. За тэгвэл нь штэ. Аа зүгээр бичлэгийн зэрэг чийцаасан. Би зиндэг багс. Чиний тухай штэ. Ээж нь ердөөс мэдхгүй тийм юм юу байгаа вэ? Юу байгаа гэж бодож байна. Ээжээс мэдгүй. Ээжтэй хэлдэг. Нууц ч юм уу эсвэл ерөөс ээжийнхээ мэдгүй гэж бодож байгаа зүйлийг ээжтэй хэлвэл Би дотроо ингээд нуустаа ашиглаад тандаа хоолсдгүй зүйл үү? тийм. Мэдгүй гэж үү? Тийм зүйл байгаа юм уу? Яга. За Бараг юм. 100 байгаа чи 100. Юу тийм үү? Ээжтэй тэгвэл миний хэлчих хамгийн том. Яа тэгвэл намайг заримдаа уучлахад миний сэтгэл жоохон нэг гэдэг. Хэрвээ заримдаа уушлахгүй бол сэтгэл жоохон хаах гэдэг. Тэрсэндээ жоохон бачи санагдав. Хүмүүс ихтэй жоохон сэтгэлээ гаргаад хүчих гэж бодоод тэгээд би хинт шилэхгүй байгаа юм хүлээхгүй. Миний өглөө босоод дахин шууд юу боддог вэ? Шууд Өглөө хамгийн их боддог юм юу вэ? чирдүүд алуус юу гэж ээжээ иш цэнэсэ гэдэг. Яг л ээж маа мөнгө батсан. Тэгвэл ээж маа там. Ээж яагаад нэгэд таанад мөнгө ээж сэрэрэ гэдэг баха. Ээжигээ сэрээсэй л гэж бодд юм шүү дээ. За тэгвэл дараагийн асуулт. Yes. Дараагийн асуулт. Хэрвээ чи багш байсан болвол хүүхдүүдэд юу заах вэ? Хүүхдүүд би Юу? яасан Камер л харахгүй ээж рүүгээ хараад тэг тайлбарлаа. би шууд хапайсэрэж хүүхдүүд заана. Хапайс юм байна. Хапайсэр маа. Яагаад хапайсэр? Яа тэгвэл би хапайс. За. Хапайс. Японоор ч юу юм бэ? Сорна. Ингээд TikTok гэж чинь. Тэгшүүлээ. Аригато гэдэг. Тий, наа чи юу гэсэн Япон гэж. Япон ямаалт мэддэг. За наад чи юу гэсэн юм? Баялаг. Оо, яг зөв чи санаж штий. Яг. Японоор мэдгүй юм бол мэднэ. Арихато гэдэг чинь thank you, баярлалаа гэсэн үг байна. Эрэгтэй хүн өөрөө бодож болох уу? Болох уу? Болно тийм. Эмэгтэй хүн тэгвэл штий. Цагдаа мó эсвэл эрэгтэй хүн шиг хувцалж болох уу? Цагдаа болно. Би эмэгтэй цэглаарсан. Тэгтээ жоохон багтаад яг юм. Эмэгтэй хүн тэгвэл тамиг татчих яа. Полиш. Өсмөд полиш. Хүн болох хүссэн хүн хийж болно тийм. Ээж нь дандаа хэлдэг тийм. Бар хэдэн бол хэлэн 10 хүссэн зүйлээ хийж болно юм. За тэгвэл штэ. Хэрвээ штэ чамаа хүүхдүүд өөй мангар охин. Чи ямар царай муутай юм бэ? Эсвэл чи ямар бүдүүр юм бэ гэж чамаа тэгээд чи юу гэж бодох вэ? Чамд ямар сэтгэл? би л хитэж тийм хүмүүс. Стаж тоохгүй. Тийм тийм. Хэрвээ чамаа тэнэг гэвэл чи тэнэг гэсэн үг юм уу? Үгүй. Үгүй штэ. Яг юу тэнтэр сколотстэй. Тэнтэр зүгээр сте жоохон. Тэр хавартай. Тэнтэр зүгээр нэг яриад. Зүгээр жоохон юм хүмүүс мангар тэнэг гэж хийж дуртай ч юм уу. Зүгээр л тийм тий. Тэрнээс ч миний охин тэнэг гэсэн үг юм уу? Хэрвээ хүн чамаа тэнэг гэх юм бол. Тэр хүмүүс зүгээр л ууртай ч байсан юм уу тий? Зүгээр ингээл бодохгүйгээр хэлсэн ч юм уу тий? Чи миний охиныг ууртай үедээ ээж тэр мохоо хүлжсэн тий? Тэр содалс чингэн чинчлээсээ. Ээж нь тэр үед нь чамайг яагаад уучлсан бэ лээ? Бошсарг смусмусгүй. Тий. Гэхдээ ээж нь за ээж нь ойлгож байна. Яагаад үл хүмүүс ууртай үедээ яадаг вүлээ? Мохоо гэдэг. Тийм өөрийнхөө бодоогүй
бодоогүй хэлдэг тий. Эсвэл чи ээж тайргүй гэж бодд юм уу? Тэнтэм хайртай яг зэнцэн партий би мартсан юм асуултад. Яа. Манайтай хоёр зэнцэн асуулт. Чиштэй мөнгө хайр хоёрын нэгийг сонгох гэвэл алийг сонгох? Яагаад? Хэрвээ бид ингээд хайрсан гэж яаж бид амьд болж өсөөлсөд өдөөл гэдэг мэдгүй баахгүй муу гэсэн өдөө тэгээд хэрэмний санхуулаад тэр мөнгөөр юм аваад гэжэвдгүй сайн байгаад. Тэгсэн чи ингээ мөнгөийг сонгосон чинь ингээ ямар ч хайр авахгүй ч юм өрдөөс. Өглөө. Ой би ингэж хэлсэн. Чи мөнгө сонгож штэ. Тэгсэн чи ингээ би чамд хайргүй зэ. Чамд ээжээ таашаа. Тэгээд чамд ингээ их хайртай байхгүй. Энд чамд хайрладаг. Гэхдээ чамд амар мөнгө байгаа. Чи ингээ л аль юм аваад дуртай юм аваад гэдэг. Тэгсэн чи чамд хайр юус байхгүй. Яг түл Тийм байвал чи амар шиг байна. тийм яа натулсан. Чи өөрөө онгож байгаа. 어지러워 내가 피도트네스 이기노 알았어. 알았어 이렇게 멋있어 알았어. 언니 설렁스 ойлгоо. 알았어 알았어 За ингээд охиноосоо асуух асуултууд маань дууслаа. Чи хэлэх юм байна уу? Ой. За ингээд охиноосоо асуух асуултууд маань ер нь бол дууслаа. Та нар ч гэсэндээ эдгээр асуултуудыг хүүхдүүдээсээ асууж үзээрэй. Ой би тийм юм болох штеп. Яг юу ч хэлмээр юм эсвэл хүмүүс. 성들래 성들 맛있지 바이 야, 좀 쉽게 너무. 자, 맛있다. 맛있는